Монгол Улсын засгийн газар оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах зорилгоор Rio Tinto компанитай хэлэлцээрийн ширээний ард суусан. За тэгвэл Rio Tinto-гийн удирдлагуудын зүгээс гэрээг шинжилэн сайжруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. За талууд энэ оны эхний хагас гэхэд хэлэлцээрийг харилцан ашигтайгаар хэлэлцэн шийдвэрлэхээр болсон байна. Rio Tinto Group-ийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Амар Жаргал, оюутлогоо компани гүйцэтгэх захирал Мөнх хүмүүс санхүү эрхэлсэн дэд захирал Дулмсран, үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрю Лайнаар Монгол Улсын ерөнхийсээ зандаж тартай өнөөдөр уулзлаа. За уулзалтаар Rio Tinto Зэсийн группийн захирал Кейт Джексны хариу захидлыг гардуулан өгчээ. За энэ үеэр талууд өнгөрсөн онд эхлүүлсэн хэлэлцээрийн явц болон оюутлогоо төсөлд Монгол Улсын эрх ашигыг хангуулах тухай ерөнхийсээ зандаж шатрын загталтаа туссан асуудлуудын талаар ярилцсан байна. За уулзалтынхэнд ерөнхийсээ зандаж шатар үндсэн хуулийн суурь зарчмуудын дагуу оюутлогоо төслийн өгөөжийн дийлэнх хүү Монголын ард түмэнд ноогдох, зээлийн хүү болон менежментийн зардлыг бууруулах асуудлаар бодит үр дүн гаргах шаардлагатай хэлжээ. За Rio Tinto компани гүйцэтгэх захирал Саймон Трот ерөнхийсээ зандаж шатарт энэ оны 2 дугаар сарын 5-ны өдөр илгээсэн загталтаа оюутлогын үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулах талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурь хэвээр байгааг нотолжээ. За Rio Tinto Зэсийн группийн гүйцэтгэх захирал Кейт Джексон хариу загталтаа Монгол Улсын ерөнхий сайдын 67, 68, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд Rio Tinto-той оюутлогоо компани асуудлаар хэлэлцээ хийж байгааг бүрэн дэмжиж бодит үр өгөөж тулгуурлан идэвхтэй хамтран ажиллаж байгаа талаар дурдсан байна. Мөн оюутлогын уурхайн ашиглалтын хугацаанд нийт өгөөжийн дийлэнх нь Монгол улсад үлдэх буюу үндсэн хууль заасан 53%-аас доошгүй байх хэмжээнээс өндөр байна. За зээлийн хүү болон менежментийн зардлыг бууруулах тодорхой асуудлуудыг ажлын хэсэгт хүргүүлсэн бөгөөд үүний үр дүнд Монгол улсын өгөөжийг нэмэгдүүлэхэд шууд нөлөө үзүүлнэ гэжээ. За оюутлогоо компани гүйцэтгэх захирал Мөнх засгийн газрын тавьсан асуудлуудтай зарчмын хувьд санал нэг байгааг илэрхийлж төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй хамтран ажиллаж байгааг илэрхийллээ. За ерөнхийдөө зандаж шатрын гаргасан саналын дагуу хэлэлцээрийг эрчимжүүлж асуудлыг үе шаттай шийдвэрлэн энэ оны эхний хагаст багтаан эцэслэн шийдвэрлэхээр талууд санал нэгджээ.